Тагнуулын ерхий газраас зоргийн иргэн ажлын хэсэгт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж мэдэг гэхээлээ та үүнтэй л ийх үү? Би хурц хэвлэлийн хурлыг хийсэн гэж сонссон зарим нэг үгийг олсон шүү. Зул бүхний өмнөг яхан бамбардаж астдаг л да. Тэр л болж байгаа юм болов уу гэж бодож байна нэгдүгээрт. Хоёрдугаарт би хурлаар байр суурийг хэлчихсэн шүү дээ. Энэ нам дамжсан бүлгэлдүүлждэг хууль хяналтын нэг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь хурцл да. Ийм учраас солигдохын мэдэрчээд хэвлэлийн хурал хийж байгаа юм байлгүй дээ. Би өнөөдөр цагдаагийн дараагийн өөрчлөлт санал оруулнаа. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Одоо яг нэг цагийн дотор хамжиж энэ асуудал шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудлыг шийднэ. Би тэрнийг хэлж амжаагүй үг байгаа хэлэх байхаа гэж яриад байсан шүү дээ. Энэ Эрдэнэтийн 49%-ийг хийш болох ажиллагаанд энэ тагнуулын хурц оролцсон. Энэ чинь тэр Эрдэнэвэлэг гэдэг хүний хуураад өв. Хойд талдаа Чемзээ урлагч Халаанов гэж тусгаалмны генерал хүн байд юм аа. Ийм оролцоотой юм. Тэгээд энэ Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж ийм л мэдээлэл хийж ин л да. Тантай холбоотой сая долларыг бас Эрдэнэт өөдрөж шахсан. Таны хүүтэй холбоотой бас мэдээлэл хийж байна. Хоёр анх хоёр гэдэг хүүхэд байдаг гэсэн. Миний хүү анх хоёрын тухай нэг юм гараад тэр учир нь болдод олон нийт ойлгосон. Тэр 42 саяын анх хоёр гинөө. Тэр бизнесийг бол би мэдэхгүй. Над батта биш. Огт бат. 42 тагнуулын байгууллагаас алдагдсан гэдэг ийм мэдээлэл шүү дээ. Наадах чи 97-онд 98 онд Баатар хулгайлж орсон баримттай. Яагаад 8 өөрчлөлт оруулж ирсэн бэ? Аялын хэсгийг би ерөөсөө солиагүй. Одоо өөрчлөлт оруулсан гэдэг баримтыг Одоо бол би цагдаагийн юунаас байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг солиулнаа. Энийг бол хийн шүү. яагаад ингэж байн байдаг юм хавдаг бааш. Ийм юм яриад. Гэхдээ захиалагч нь улаагүй байж хүн захиалгаар асан гэж хүн шийдэгдэх гэж үгээд юм. Наан чи мангар биш бол хуулч биш зүгээр эрдэн хүн ойлгох шүү дээ. Таны ер нь зориг болоогүй гэж одоо энэ нэрийг шалгаж байгаа учраас одоо зоригтой нь болоогүй гэж яриад байгаа шүү. Тэрийг хурц мэддэггүй маа. Тэрийг би юу яач гэсэн байгаа. Тэр шүүхээр шийдвэрлэгсэн хэргийг нийл болгох санал боловсруулах гэсэн өөргөө өгсөн байгаа. Тун удахгүй би энэ саналаа засгийн газарт оруулнаа. Хууль өөрчлөлтөд ийм асуудлыг шийддэг засгийн газар шийддэг болсон. Би зарлахгүй. тавууд өөрчлөж ирсэн гэдэг ийм баримтыг гаргаж штэ. Тавууд өөрчлөжээс миний гар үсгэх юм байр унаа чинь. Сайдар ажиллаж байгаа юм бэ? Намайг ажиллаж явах үед цай өөрчлөгчсэн бол тэр цагдаа тагнуулын төвшөнд хийгдчихээс ааж. Тантай холбоотой гэж шууд хэлж байгаа. Зургийн хэрэг ингэж идэхгүй болсон юм зоригтой. Та үүнийг Надтай холбоотой юм ирээсэн байхгүй. Наа чи юунд сандраад байна вэ гэхээр хүмүүсийн мөчд баримтаар хэлсээр шийтгүүлчихсэн. Явдал нь сөхөгдөж магадгүй гэдгээс өгтлээ хайж байгаа. Ердөл юм. Ямар зорилго байхгүй. Тэр захиалагч гэдэг хүний үнэхээр болчихсон бол баримттай гаргаад тэрийг шалгах юм бол над хэлэх юм байхгүй шүү дээ. Би бол та нар захиалагч байгаа гэж хэлж байгаа захиалагчаа зарлал гэж байгаа. Хурц мэдээлэл хийж байгаа улс төрийн зорилготой юу? Энэ цэвэр улс төрийн зорилго шүү дээ. Энэ нөгөө Монголын хууль хяналтын байгууллага чинь намууд дарга нарт өөрчлөлтөг болчихсон. Сүлжээ бий болгочихсон. Тэрийг нуруу гэхээс өгтлээ хайж байгаа байхгүй юу? Би нуруу. Таны захиалагчийн мэдж байгаа учраас ийм мэдээлэл хийгээд байна. Хурц уу? Таныг гадаадын тагнуул гэж яриад. Гэхдээ гадаадын тагнуул байсан бол шалгаад намайг шийтгүүлэх нь яасан. Тагнуул биш гэдгийг нотолчихсан шүүхийн шийдвэр надад байна. Хоёр юм дотор тэрэнд байгаа. Нэгдүгээрт нэмдуржийг гадаадын тагнуул гэж үтгсэн байна. Хоёрдугаарт усын нууц задруулсан байна гэдгээр 7 жилийн ял авсан шүүхийн хоёр шатны шүүхийн шийдвэр миний өрөөнд байна. тагнуулын байгууллагатай Хурцын ардуу зөндөө зөнтэй. Наад нам дамжсан бүлэглэл чинь бүрэн бүрэлдэхүүнээр байж 49-ийнхэн байж байгаа. Наа чинь бол их зовлонтой зам туулан шүү. Энэ бол дөнгөж эхлэл. хурцаас
Таныг алтууыг дөрвөлжлөөстэй бүлэглэсэн Тэр хоёр над ямар пад байсан юм бэ? Бид хоёр чинь ус дээр бид гурав чинь ус дээрийнхаа хашааг мэдэн шүү дээ. Би сая алтууыг утсаар хэллээ. Тэр бүлгэлнийх учрыг олоорой гэж инээж л байна лээ. Ер нь биднэрт бол ус төрийн өөр харьяал байдаг учраас холбогддог улс шүү дээ. Амин хувийн асуудлаар бид хаана байхаа мэднэ л дээ. Ер нь бол их сандарч байгаа юм байна. Энэ бүхнээс ер нь имиж нь тагнуул ирэх газар бол том байгууллага шүү дээ. Хөөе. Би та нарт нэг юм хэлье. Тэр анх хоёр гэж нэг 42-ын шахаг хийсэн хүн гэж байна. Тэр миний танд миний багшийн хүүхдээ. Миний багшийн хүүхд. Намайг тагнахын тулд тэр анх хоёр дээр энэ байгууллага ажиллагаа хийгээд ийм аргатай болчиход байгаа юм бид нар. Тэгээд бүтэн жил намайг тагнасан шүү. Тэр нэг хууль гэнэлтийн байгууллага тулгаа дээр гарлаа гэж би яриад байгаа чи энэ л дээ. Би энэ хурц гэдэг этгээдийг Эрдэнэтээр дагуулж орсон шүү дээ. Энэ этгээд чи ингэж хууль ус тагнуул хийж яана гэж. Наад тагнуулын байгууллага чинь бол хоёр хэл үүрэгтэй юм шүү дээ. Хуулинд нь бичсэн. Гадаад тагнуул хийдэг. Гадаадын тусгай албадын үйл ажиллагааг далдвар үздэг. Сөрөг тагнуул хийдэг. Сөрөг тагнуул гэдэг нь гадаадынх нь Монголыг үргэлжлэх юм бол тэрийг холбож шалгадаг ийм хоёр эрхтэй газар. Өнөөдөр юу хийж байна? Гадаадын тусгаалыг шалгадаг улсын аюулгүй байдлыг хангадаг байгууллагын дарга ажлаа өгөхийн өмнөх нь улс төрийн мэдээлэл хийж байгааг юу гэж ойлгох вэ? За над дээр хийвэл хийн. Солигдно. Би соёл гэдэг зүйлийг ерөнхий сайдтай ярьж байгаа. Тагнуулын байгууллагын дарга нь хуулийн сайдын мэдээлэлчтэй ер нь юу болоод байна вэ? Хуулийнх нь толгой дээр гарч энэ элбэг дурж үед улсыг төв байсны илрэл нь одоо энэ шүү дээ. Бүгдийг ингээд компроматаар бариад авчихсан. Айлган сүрдүүлдэг. Ингэж далдуур дээрэм хийдэг. Төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр харин хурц сайн хурал хийлээ. Өөрийгөө илчилчлээ. Юу хийжсэн илчилчлээ шүү дээ. Одоо та эсвэргийн иргэнээр хамгийн анхны арга хэмжээ бол ICC-ийг өөрчлөх юм байна. Цаашдаа бас юу бид нэр ямархуу үр дүн хүлээж. Гэхдээ тэгээд шалгадаг газар нь шалгана шүү дээ. Цагдаа тагнуул гэдэг чинь бол засгийн газрын байгууллага. Энэ байгууллага ажлын хэсгээ шинчлэх юм байлгүй. Би л цагдаагаас орсон хүмүүсийг соёл гэж байгаа. Тэгвэл бол тэр эрх нь бол өөр газарт байдаг л да. Тэгээд асуудал нь хариуцлах юм байлгүй. Одоо ажлын хэсэг ер нь захиалагчийг олсон ч гэдэг юм уу? Захиалагчийн татаар судалж байгаа. Одоо яг тэр чадж байгаа үйл явдлаас ямар шатндаа явсан бол тайвар мэдээд авах. Ямар ч байсан энэ дарга нар нь солигдож байгаа. Би жишээ нь энэ хурц гэдэг хүн тагнуулын дарга байгаа тохиолдол энэ асуудлыг ерөөс сонирхгүй. Би бааштай хурц гэдэг хүнийг жилийн өмнө өргөдлөөгөөд яваа гэж өрөөндөө урж ирээд хэлсэн шүү. Чиний талаар элдв бусын муу юм их дуулдаж байна. Яваа гэж. Тэр үед намайг дагнажсэн юм аа. Тэр 92 оны юмыг сөкс шалгасан гэж байна уу? Тэр чинь шүүхийн шийдвэртээ эднэр шалгуулах юм байхгүй. Бас шалгах гэж оролдсон юм аа. Тэгээ энэ ерөнхий том дүнгээрээ юу харагдаад байна вэ гэхээр манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гадаад тагнуулын байгууллага улс төрчдийг тагнадаг. Хууль хяналтын байгууллагыг завхруулдаг. Томилгоогоор дамжуулж өөрснийхөө хүмүүсийг жишээ нь цагдаа шургуулж цагдаа удирдах юм ажлыг хийгээд байгаамаа. Би энийг цэвэрлэх гэж байгаамаа. Би цэвэрлэнэ. Тагнуулын байгууллага таныг шалгадаг юм эсвэл бүх хурц шалгадаг юм байна. Бүгдийг хинж байгаа гэдгээ зарлаад байгаа юм шүү. Ингэж мэдээлэл хийж байгаа нэг хууль өгсөн орчин. Ёс суртахуунг асуудал. Бүр жинхэнэ дампуураад босхоо байсан шинжичл энэ шүү дээ. Тэгээд тэр тусмаа ажлаа өхөө мэдрэмгцээ ийм мэдгэл хийж яах гэдэг чинь бол энэ улс төрийн тагнуул хийж яасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу? Таныг бас өвдөн хууль зүйн сайдын хувьд бас Габриэл Григоти Францаас барьж авчирах бүр тооцож хэлсэн гэж яриад байна. Наад тэр хүнийг хулгайлж ирсэн хүн чинь бол хурц шүү дээ. Одоо хэлчих. Та тэр үед хууль зүйн сайдын Хууль зүйн сайдад тагнуулын байгууллага нууц ажиллагаагаа мэдэгддэг юм л да. та мэдээгүй байсан. Мэдээгүй.
Тэр чинь бол энд нөгөө төлөвлөгөө гэдэг юм маш нууцаар батлагтаад зөвхөн энэ баашин дотор хийгддэг ажил байхгүй. Европоор дамжуулж хулгайлах ажлыг зохион байгуулж тэр таараа маараа хийж зөөсөн хүн чухалцсан шүү дээ. Тэгээд тэр гадна тал очиж баригдсан биз дээ. Хүмүүс хууль зүйн сайдын одоо болно тэхүү. Таны хамгаалт юу ямар хөө байдаг? Ер нь бол өөр дээр нэг гаалт ууддаг шүү дээ. Би ямар хамгаалт авахгүй. Би ямар хамгаалт авахгүй. 50 гараа бол. Айгаад байх бол би юм хийж чадахгүй шүү дээ. нэг нам дотор Би энэ өөрийнхөө мэддэг хүрээнд би энэ муухай хуйлдааны сүлжээнд орсон хүмүүсээс цагдаагийн байгууллагыг цэвэрлэнэ. Маш хурдан цэвэрлэнэ. тэгэхээр нэг нам доторх хууль зүйн сайдаар ингээд агентлагийн дарга нарыг ингэж өөрчлөлөд байгаа нас танаа нам дотор бас зөрчлийг харагдаад багш байна. Дандаа нэг дими юм ярьж явах юм. Наад цагдаагийн албачин болвол улс төрөөс тусгаарлагч гэсэн байгууллага шүү дээ. Улс төрчдийг дагаж өгөөж албан тушаал авдаг болвол тэгээд энэ эрдэнэтэй хуульдаан гэх мэт юмыг даалдвар хаацалдаг бол би цэвэрлж л таараа. Би зогсохгүй шүү. Би ингэх тусам өвлийн эрчимтэй цэвэрлэн шүү. Хуулийн зүйн байгууллагын бүх даргуудыг сонсгоо та тэгээд Зарим солиноос солино. цаашаа юу өрнөх вэ? Одоо та юу Юм өрнө да.